Одоо харин та бүхнийхээ өмнө Монгол залуус дэлхийд гэрэл түгээсээр байна. Бицглэж шоунд Монголын нэр хүндийг хамгийн өндөрт өргөсөн Монгол эмэгтэйчүүдийн хүч чадал дэвчээрийг гайхшруулж чадсан Гранд Сламын мөнгөн медаль олон улсын хэмжээний мастер Адия Сүрэн, дэлхийн аваргын мөнгөн медаль олон улсын хэмжээний мастер Ариун Болд нарыг хүндэтгэн хүрье. Тэмээнүүд шоу! Накиг шиг талагийн дууснаар үзэгчдийн хүртэл болсон Аз жаргалын дуу хоёр мастер маань та бүхэнд зориулахад бэлэн болжээ. Адия Сүрэнгийн фэнүүдийг сонсъё. Ариун Болдын маань
Олон улсын хэмжээний мастер, дэсрэг олон улсын хэмжээний мастер Ариун Болд. Жудогийн өнөө цагийн шилдэг тамирчид маань та бүхэн зориулсан сэтгэл, энэ зүтгэл, энэ гоё бэлтгэл сургуулийг нь та бүхэн алгадах шилтаар мэдэх ёстой гэж бодож байна. Тамирчдаа төв дэлхийн олимпийн тэмцээн уралдаанд нааш төрсөн. Харин одоо Монголын паралимпийн анхны олимпийн авраг, анхны мөнгөн медалийн эзлийг дөрвөлн гаргасан шинэлэг холбоо, алдрын спорт хорооны шилдэг баг хамт олон Монгол улсын гавь тасалжуулагч Эрдэнэбаатар тасалжуулагч бэлгүүнээр ахлуулсан алдрын такондостыг өгтөөнө. Та бүхнийг дэвсэн анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Алдрын такондо. Олимп гэдэг юм. Энэ өөрөө амар мэдрэмж байсан. Хэмжээгээ тавиараа давбаагаар хийж байгаа мэдрэмж бол одоо ч боддог ингээд өмнөцдөг. Алдар спорт хорооны таквандогийн шигшээ баг тамирчид. Монгол улсын гавьяа тасгалжуулагч Эрдэнэбаатар бэлгүү нараар удирдуулсан таквандогийн баг тамирчид 2024 онд Паралимпийн наадмын аврах мөнгөн медалийн эзэд болсон. Алдрын баг тамирчид цэргийн дэлхийн аврах тэмцээнээс 3 хүрэл медаль, Азийн аврах тэмцээнээс 6 алт, 2 хүрэл, Азийн наадам тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, дэлхийн аврах тэмцээнээс 5 алт, 2 хүрэл, 2024 оны Паралимпийн наадмаас алт, мөнгөн медаль, тус хүртсэн амжилтуудыг гаргаад байна. оноос хойш ажиллаж байгаа. 21 оноос хойш өрнөл бүх тэмцээнд алт. 19 оноос хойш ер нь 49 кг байнга одоо улсын ар шалгуур тэмцээнд өдийг хүртэл нэг ч удаа хожигдож үзээгүй. Энэ тамирчны амжилт мэдээж олон хүний хүчин зүйл байж байгаа. Цаашдаа өшөө манай тамирчид өшөө олимпийн аварга төрөх байх гэж итгэлтэй байгаа. 차렷 경례. 바로 차렷 경례.
We're wild and we can't be tamed, and we're turning the floor into a zoo. We live in a crazy world, caught up in a rat race. Concrete jungle life is sometimes a mad place. It's you and me together, the end of a wild day. Don't keep it all bottled up and release your energy. Only reason we are here is to celebrate in a place where anyone can be anything. Hold on to this moment, don't let it fade away. Baby, keep the music playing. Come on, get on up. We're wild and we can't be tamed, and we're turning the floor into a zoo. Come on, keep it up. It's fun if you're down to play, and we're turning the floor into a zoo. We're living a heated time, no chance to cool down. Continuous seek and find. What do we do now? It's all about finding love. Sometimes hard to come by, but when it comes to us, it's always a good time. Only reason we are here is to celebrate in a place where anyone can be anything. Hold on to this moment, don't let it fade away. Baby, keep the music playing. Алдрын тахиолчтой баяр хүргэе. Талархад өвшүүлье. Алдрын тахиолчтойгоо яг энэ талбайд бүгд хамтдаа хамгийн чангараас баяр хүргэцгээе. Энэ ол зүгээр тахиолдогийн үзүүлбэр шүүлтээ бараг бүжгийн мэрэгжлийн хамтдаг шиг маш гоё үзүүлбэрийг бэлдсэн. Алдрын тахиолч дүүнэргээ яг наана хамтаа суугаад та бүхнийг зориг ирсэн гайхамшигт хүндлийг хүлээн авах гэж үсэе. Өнөөдрийн тагим сууж байгаа үеийн тамирчидаа өнөөдрийн 80 жилийнхаа шоу тоглолтыг хийж байгаа бүх тамирчдад өрүүлж Монголын рок попын амьд домог төрийн шагналт ардын жүжигчин Чингис хааны ахлагч Жаргал сайхан ах маань хүндэт иржээ. Сайн байцгаана уу? За ингээд та бүхэнд энэ их баярын мэндийг хүргэе. Монголын биеийн тамир спорт танай хороотой үнэхээр одоо маш нэгт хөгжиж хамтдаа ирсэн гэдэг ойлгомжтой. Ингээд энд цуглан зүгсэн бүх үе үеийн ахмад тамирчин ирээдүйн тамирчин та бүхэнд дааж жаргал сайн сайхнуудыг хүсээд тамирчны алдар хямдхан отох гэдэг дуулъя. Баярлалаа. Талбаг атэрний тэгэн өргөж адагсах үндэ баярын өлмөстэй цогцоо табитний тхлээ авдагийн дэмсти адаг хямхан отоги табитний тхлээ авдагийн дэмсти адаг хямхан Otogi Kenar mandolsa Ettergi gitme Otana pikugode Otan volskan sara Tavit netkle Aldagi Demisni adım Yamkın otogi Tavit netkle Aldagi Demisni adım Yamkın Yeah Otogi Whoa 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 whoa
чадахыг хүсдэж бүрсэн яроодрын шухайле чамайг төрүүлсэн ардынхаа нандин сэтгэл мөнхрөөрэ та бидний тэрэг алдагийг дамжиано хамтан одооги 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 Вау. Яа. Би одоо харин та бүхнийхээ өмнө нэгэн сюрприз дахин задлах чинь энэ дэлхий дээр 7 олимпиад дараалан оролцсон 2хан тамирчин байдгийн нэг нь Монголд байдгийг. Бүр алдар спорт хороонд байдгийг. 2008 оны Бээжингийн Олимпийн мөнгөн медаль Монгол улсын авиа тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар Гүндэгмаа. Анусонси Замон Парис 2024 Паралимпийн Монголын анхны Олимпийн аварга Монгол улсын хөдөлмөрийн баатар Сүрэнжөө. Октоодын хамгийн чангаар ухтаа шүү. Харин одоо Монгол улсын домогт шатарчин олон улсын их мастер Монгол улсын авиа тамирчин Монгол тод. Харин одоо дэлхийн аварга Олимпийн зэрэглэлийн тэмцээнээс 5 медаль багтлан авсан Монгол улсын анхны тамирчин алтан охин хамгийн хүчрхэг эмэгтэй Монгол улсын авиа тамирчин За одоо томчууд нэг тохиротой. Та яг өнөөдөр энэ дөрвийг тамирчнаар битгий хараарай. Зүгээр л нэг одууд гарч ирлээ гэдээ гоё ухтаад авчираа. Энэ бол аваргууд хамтлаг ухтаа авцгаая.
чи дачин залуу чиний зүрх хатан мөрөн дээр мөсөстэй ингэдэг талбайтай инстантай талбайт дихорн drama гангас чиний биеийн сүхөч чиний тэжин тангараг чирөөний өргөл түүний бичих харгуй хэсэгтэй хүчтэй хатаа тэр адрын залуу Сангүй хонгорчимэн сарчилуги саначи санэта бохи садомэн сабэно Сангүй хонгорчимэн сарчилуги саначи санэта дивги садомэн Утар ханана дугоби утшар хайра угоби уружу башугоби Дунгус дусан задумэн утар ханана дугоби утшар хайра угоби Ungema kırçadımbi Heri sikisin zadumэн Вау. Эд манай дөрөв төгсөн үзэгчдийн үнэлгээг сонсъё. Вау, үнэхээр гайхалтай. Маш гоё зохион байгуулалтыг бидэрт бэлгэлж маш өвөрмөс тоглолтыг үзүүлж байгаа алдрын хөдөлмөрч нөхөрсөг Эвтэн сайхан хамт олон бүгд дахин баяр хүргэцгээе. Яг энэ алдрын спорт хорог ийм гоё оргил үед ийм гоё нэр хүндтэй удирдах байгаа Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын үндэсний дархан авраг Өсгөр танд талархал дэвшүүлж баяр хүргэе. За энэ бадарсаа. За яг одоо за манайха нэг юм байна. Өнөөдрийн бас нэгэн сурприз Монгол улсын хоёр залуу энэ сайхан арслангууд өнөөдөр алдар спорт хороонд хариалагддаг. Тэгээд хаалц барилдаанаар та бүхэнд бэлэг барина. Яг одоо Орхон баярыг дэмжгээр ирсэн үзэгчдийг сонсъё. Баярлалаа. Харин одоо Батмагна арслаг дэмжгээр ирсэн үзэгчдийг сонсъё. За би энэ гоё мөчийг бомбөрсгийн тайлбарлах шижрээд шилжүүлье. Үндэсний бүх тайлбарлах эрхийг чамд өгж гинэ. За та бүхэндээ энэ үчи минь төргий. За хоёр хүчит энэ цаг үеийн Монгол улсын өвхийн өнгө төргийг тодорхойлж байгаа хоёр залуу арслангийн маань барилдаан болохоос өмнө нөгөө алдрын 80 жилийн өмнө халуун хүргэлж байна. Дээврээс нөгөө үзэгчдийн маань уур удлыг тусаад байна. Бэртлээс сэргийлээд юу арчихгүй. Дивжээг нэг жоон хэсэг газар ингээд нойтон болцсон байгаа. Тэгэхээр бас халдиргаа үүсэх магадaltaй учраас тамирчдын бэртлээс сэргийлж арчих хэрэгтэй байна. За хөлийн төсөөр алдрын спорт хорооны тамирчин Монгол улсын хүч дарслан бүхэлдээ дөрөлдөөний олон улсын хэмжээний мастер Ренцэн Бэмбийн бүрв давг. За Орхон баярын суулаар алдрын спорт хорооны тамирчин Монгол улсын харцаг бүхэлдээ дөрөлдөөний олон улсын хэмжээний мастер Баточрын од гэрэл. Батмагнаас суулаар Монгол улсын дэчин бүхэлдээ дөрөлдөөний олон улсын хэмжээний мастер алдрын спорт хорооны тамирчин Цэрэн Дөржийн Ням Дөржнаар тус ажиллана. За Эрдэнэсээ одоо Монгол бүх бол бас бөхчүүд нь бөхөө засдаг ийм түүхэн сайхан уламжлалтай байсан. За ийм учраас одоо бас харцаг начи хоёр маань энэ цагийн Монгол бүхийн өнгө төрхийг тодорхойлж байгаа хоёр хүчит хурц залуу арслангуудынхаа хал зорилдааныг засахнаа. За агуу түүхт алдрын спорт хороо бол алдрын түүх бол Монголын спортын түүх. Монголын спортын түүх бол алдрын спорт хорооны түүх байдаг. За алдрын спорт хорооноос үе үеийн одоо олон хүчит бөхчүүд төрөн гарсан юм түүхтэй. За алдрын спорт хорооноос яг одоогийн байдлаар Монгол улсын 5 дархан авраг алдрын спорт хорооноос төрөн гарсан байдаг. За ингээд зүүн талын тэргүү магнат Сэлэнг аймгийн Цагаануур сумын харьяат алдрын спорт хорооны тамирчин Монгол улсын улам нэмэх үлэмж бодрох хүч дарслан баяр сайхны Орхон баяр. Баруун талын тэргүү магнат Баян-Онгор аймгийн Жин сумын харьяат бүхэлдээ төрөлдааны Аз төвийн аврагын хүрэл медалд Айрмын дэлхийн авраг Монгол улсын одхон арслан Энх төвшингийн Батмагна нар гарна.
За энэ цагийн Монгол үндэсний өвхийн өнгө төрхийг тодорхойлж байгаа хоёр хүчит залуу арслан энэ жилийн ардын өвсгөлийн түүхт 105 жилийн хоёр цэнгэл наадмын түрүү үзүүрт бас шалгараад ингээд гараад ирэхийг үгүйсэхгүй 512 бүх барилт бол 510 бүхийг ардаа оргино 1024 бүх барилт бол 1022 бүхийг ардаа оргиж хоёр залуу арслан энэ жилийн улсын баяр наадмын үзүүр түрүүнд бас ингээд зогсож байгааг үгүйсэхгүй. За эсвэл шүүгийн дөрөвт одоо бас тунан барилдах юм магадaltaй юм хоёр арслан. За хоёр арслан 2016 онд бүхийдээ төрөлдааны залуучуудын улсын авар шууд тэмцээнд хоёр залуухан хүү алтан медалийн төлөө барилдаж Батмагнаа төрүүлж Орхон баяр нь мөнгө медаль авч одоо спортын гараагаа эхлүүлж байлаа. За хоёр арслангийн хувьд нэг ижлэх юм байдаг. Орхон баяр 2019 онд начаа авахтаа тунаж начаа авсан. Дугуйн аймгийн арслан сандаг дөржөөр тавж Батмагнаа 2022 онд түүхтэйгээр начаа авахтаа Дугуйн аймгийн арслан Наранбаатараар тунаж хин хин нь бас 5-5 тунаж улсын цолтны их гэр бүлд багтаж байсан ийм онцлогтой арслангууд. Тун гэдэг бол одоо тэгээд ерөн сайн шинж. Монгол бүхийн үе үеийн одоо том цолтой авраг арслангууд анхныхаа цолыг бол дандаа л ерөн тунаж авсан байдаг ийм түүхтэй. Яг л энэ жамаар одоо хоёр залуу арслан улсын начин цолны босхийг одоо хоёулаа давахтаа тунаж давж одоо бас ард түмнээ зэнгүүлж Монгол улсын начин гэдэг цолыг авч байлаа. За алдрын спорт орноос нийтдээ нэг 100 за хоёр залуу арслангийн барилдаан ер нь их ахтар удахгүй баха. За энэ оронд алдрын спорт орноос түрэн гарсан Монгол улсын алдар зуутай аваргуудыг ус хэлье. Булган аймгийн ханган сум яриад ардын төрөнхөйг баяр сангал наадам 7 удаа төрүүлж байсан Монгол улсын даяар дусагддаг далаа даян түмнээс дүгэлэр баяр наадмын мандаа олныг байсуулагч алдарт домогт авраг бадам дөргийн төвөнд дөрж авраг бол алдар спорт орны ууган авраг. Говьтай аймгийн жаргалан сум яриад Монгол улсын дархан авраг Шарвын Батсуур алдар спорт орноос түрэн гарсан хоёр дахь дархан авраг. Хөвсгөл аймгийн Цаан үр сум яриад ардын төрөнхөйг баяр сангал наадамд цаа хонгон түрээд хонгодод дутуудсан. Хөвсгөл аймгийн Цаан үр сум яриад ардын төрөнхөйг баяр сангал наадамд 5 удаа дараалан төрүүлж байсан Монгол улсын авиач жүжигчин Монголын домогт их авраг дархан авраг Дарин Дамдан болов мөн алдар спорт орноос түрэн гарсан ийм одоо агуу авраг. За Үрэн аймгийн Дарин Тэл сум яриад Монгол улсын уран барилдаанд ардын төрөнхөйг баяр сангал наадамд 4 төрүүлж 5 үзүүлсэн домогт дархан авраг Даш дөржийн тэрэн дутх авраг бол мөн алдар спорт орноос түрэн гарсан ийм авраг. За өдгөөгийн алдар спорт орны дараагаар ажиллаж байгаа Монгол улсын гавь тамирч Монгол улсын хөдөлмөрийн баатар Айрмын дэлхийн наадмын мөнгө медаль Аз твийн авраг дэлхийн цумын хүрэл медальд Монгол улсын дархан авраг гэлэг жамтсын өсгөр бол алдар спорт орноос төрсөн 5 дахь дархан авраг байдаг юм аа. За Батмагнаа Синжиг ухаж атгаад Орхон баяр халаад саллаа. За хоёр залуу арслангийн хувьд ардын усглаас хойш Монгол улсын 26 дахь авраг хэн байх вэ гэдэг дээр бол одоо Монголын ард түмэн бол Орхон баяр Батмагнаа хоёрыг бол тэрэг үгнээр нэрлэж байна. Хэн төрүүлж за нэг дахин төрөл бодсон Орхон баяр хэн төрүүлж Монгол улсын авраг болох вэ гэдэг ийм таамагтай байна. За энэ жил ардын усглын ойгоор 1024 бүх барилдах юм бол аврагаар тогтохгүй одоо бас даян авраг болох боломж бол хоёр залуу арсланд байгаа. За 5 дархан аврагаараас Монгол улсын даян авраг Булган аймгийн Сайхан сум яриад Срэтрийн цэрэн авраг бол мөн одоо алдар спорт орноос түн гарсан ийм авраг. За Аранган аймгийн Хайрхан сум яриад Монгол улсын даян авраг Цэдэн дөржийн Чимэд өчр авраг
мөн алдар спорт орноос түрэн гарсан 2 даяа аврагтай. За Үзэгдэл аймгийн цагаан уран сумын харьяат Монгол улсын авраг Чойжлийн Бээжинг авраг алдар спорт орноос түрэн гарсан. За мөн Үзэгдэл аймгийн цагаан уран сумын харьяат Монгол улсын авраг Жамсрангийн Цэвэн авдан авраг алдар спорт орноос түрэн гарсан. Төв аймгийн Угтаан цайдын сумын харьяат Монголын алдар тавраг Давг Сэрэнгийн Хадбаатар авраг бол алдар спорт орноос олон жил бас мандуулж явсан ийм авраг байлаа. За 1989 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Монгол улсын гавь тамирчин, Монгол улсын ардын багш, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын аварга одоогийн малжнэм аварга алдар спортоноос түрэн гарсан алдар спорт орныхоо даргаыг хийж байсан аварга одоо хойморт сууж байна. За Аранга аймгийн хашаад зумын харьяат Монгол улсын аварга Чимдэр гизэнгийн Санжаадам, Увс аймгийн Давс сумын Монгол улсын аварга Бүргийн бүрэн төгснөр алдар спорт орноос дүрсэн аваргууд юм аа. За эдгээр аваргуудын араас баруун сугадаж явсан. Баруун сугадаа шагаад явсан. Хавираад дутсан. Хоошоо таацаад хамгаалсан мөргөд тогтоосон оргон баяр. За элэг бүс атгсан, суугдсан ийм байс байрлалаас бол хайлтсан магадлал өндөртэй. За дахимдсан. Дахимдаан дээр нь хоошоо гараад хамгаалж чинь. За хоёулаа бүхийдээ дөрөлдөөс өртөө бид рүү хэлсэн 2016 оны залуучдын улсын аваргын алтан медалийн төлөө хоёр залуухан хүү хоорондоо шалгарч Батмагнаа төрүүлж орхон баярын мөнгөн медаль авч байлаа. За алдар спорт орноос 5 дархан аварга, 3 даяа аварга, 6 улсын аварга, 18 улсын арслан 4 гард 28 улсын зан харцаг начин золтой 180 гаруй өгчөд төрсөн ийм одоо агуу түүхтэй байгууллага. За зүрөө зогсондоо баруун зүрөө шагаад явлаа. Мордо дайрлаа. Дарж явсан. За үзэгчд рүү тулчлаа да. Үзэгчд рүү туллаа. За алдар спорт бол ардын хувьсгалаас хойш Монгол Тэрийн наадмын түрүү ухийг одоо ер нь 40% авсан ийм байгууллага. Энэ бол үнэхээр бас гайхалтай үзүүлэлт шүү дээ. Аймгаар нь хуваа бол одоо хамгийн олон төрүүлсэн аймаг бол Увс Аранга 2 шүү дээ. Увс аймаг Аранга 2-ыг нийлүүлсэн төрүүний тоогоос алдар спорт орны улсын наадам төрүүлсэн бүчүүдийн тоо хол тасаргаа илүү үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр одоо алдар спорт оронд Монголын алдар спорт орлог бүхийн уурхаа болсон ийм газар. За харгуу сайхан атганда үндэсний үгэд нэг харгуу сайхан золгоно гэж хэлдэг байдаг юм да. Дахиад баруун зүрлөө. За хийнх нь баруун гар сугдаатай, зүүн гар шуудагтай. За задарлаа. За хинэн алдар спорт орноос Монгол улсын ардын хувьсгалаас хойш төрсэн 26 дахь аварга болохгүй гэдгээ 10 залуу наснда шийдэж яваа. Ийм залуу арслангууд. За хамгийн сүүлд Алтан сумын барилдаан дээр 2 залуу арслан таарсан. За алдар спорт бол 1946 оны 2 дугаар сарын 2-ны өдөр өнөөдөр бол яг 2 дугаар сарын 2-ны өдөр 2 дугаар сарын 2-ны өдрийн Бүгдрээн Монгол Ард улсын Монгол Ардын хувьсгал намын түр оны улс төрийн төвчөөний 6 дугаар тогтоолоор цэргийн явдлын яамыг дэвшиглэн цэргийн газар хотын залуучуудыг хамруулан цэрэг нэртэй спортын байгууллагыг анх байгуулсан түүхтэй. За 1946-аас 1954 онд цэрэг нийгэмлэг, 1955-аас 1991 онд алдар нийгэмлэг, 1991-ээс 2005 онд алдар спорт сургалтын төв, 2006-аас 2016 онд
Алдар бие тэмэр спортын ороо 2016 оноос шүдгүү хүртэл Алдар спорт ороо нэртэйгээр ажиллаж байна. За зүүн зүрлөө. Зүүн зүр зулгасан. За одоо бол давхар шуудганд төрж одоо яг бүтэн одоо давхар зулгасан байна. Бүтэн золгоо руугаа шилжиж байна. За түрүүн бол энэ дан золгоотой байсан. За толгой зүрүүлээд мөрөглөө. Батмагна Орхонбаяр мөргөж явсан. Зүүн суудаад явлаа. Зүүн суудаад урагшаа шахсан. За хавирлаа. Хав мордлоо. Хавирлаас хоёрлоо бат. Тонгорлоо ий зүрөө таадраад худгаад дутсан Батмагна. За үнэн хүчийг шавсан. Үнэн хүчийг шавсан хурдтай, дэсрэлттэй ийм сайхан барилдаан болж байна. За хоёр талаас бол хоёулаа үнэхээр бас гоё ажиллаа. Зүүндээ хавираад баруун дам ордоо дахиад зүүн рүүгээ тонгороод Орхонбаяр. За тэрэн дээр нь зүр таасараас өгч өргөөд хутгах гад хутгаанд ороогүй юм байна Батмагнагийн. Зүрсэн байна хутгаан. За дам ихэнд явахгүй бол давхар холбоос угсраа ихэнд л явах нь дээ. Ер нь өндөр түвшний тамирчид өндөр түвшний бөхчүүдийн барилдаан бол ер нь дам ихээр шийдэгдэхгүй. За баруун зүрлөө. Баруун зүрөө золгосон. За хоёр залуу арслан Орхонбаяр 98 оных, Батмагна 2001 оных 3 насны зүрүүтэй. За спортод бол ер нь 3 насны зүр бол үндсэндээ нэг үедээ тооцогдож явдаг. Нэг үедээ орно гэсэн. За баруун давуу гуйдсан. Өөдөөс зацаад дарчлаа. За баруун давуулаад Батмагна арслан гуйдах гэсэн. Гуйдахын өөдөөс зүгээр зацаад ойлоод фижээ дайрчлаа Орхонбаяр арслан. За ингээд Сэлэн аймгийн цагаан орсон байраад Монгол улсын үлэмж бадрах улам нэмэх хурц арслан баяр сагны Орхонбаяр. Агуу түүхт Алдар спорт орныхоо түүхт 80 жилийн он Баяр Цэнгэл наадмын хаалт барилдаанд отхон арслан Батмагнаг давж үзэгчдэд одоо фэнүүдээ баярлууллаа. За аргагүй энэ цагийг өнгөлж яваа сайхан арслангуудынхаа барилдаан өнөөдөр Алдар спорт орооныхоо хамт олонны хөндлөж хуржиж үзэж байгаа үзэгчдэд зориулж энэ одоо гоё барилдааныг үзүүлсэн хоёр арсландаа бүгдээрээ баяр хүргэе. Цэргийн гавьяаны удаан түгийн болон цэргийн гавьяаны уданд Зэвсэг төвчний тэг 84 дугаар ангийн дайчдын Гардан талааны үзүүлэх тоглолтыг төлөвлөхөд бэлэн боллоо. Хүлээн авцгаана уу? Сэдэн үгээ хэлж байна. Тусгай салааны залуучуудыг зэнгэлэхээр зөхиж байна. Сарын дараа тэмцээнтэй сэтгэл зүрхээ битээрэ. Тэр өдрийн тэнгэр мэдэн цаашаа битээ битээрэ. Өдөр болгон битгийж өчиг болгон хөнгөрч байна. Өдөнтэй байсан цаг мөч хамсан сум шиг өнгөрч байна. Бүгдийг нь дадлахаар буулсан гэрнат хартан. Дайгах өдөр орж тусан битгийтэй би шавндан. Үзүүлдэг цаг болоо гараан дээр ажиллагаа. Гартан жигсаал дээр ах юм бол өргө хараануулгаа. Төрнөкөн дээр хорсон ах надад асуудал биш. Өрөөндөө ажиллах их бол миний суудал биш. 24-ийн гэрээ гоочөөргөө хамарха чадахгүй байгаа нэгийг хараад өнөөс нь би хямархын сусаавал орон дээр хэлцгааргүй би сөнэн ягаад гэвэл би өөрөө шүгүрчин бүня ер нь ингээд харахад маш гítэг амаргүй чамд дахин зөвлгөө айлгүйгээс амаргүй араанаас гасан шигэ барай дээр ирнэ ганц олдох залуунасаа би үгээр шинэ ер нь ингээд харахад маш
маш гэдэг амаргүй шамдахан зөвлгөө айдгүйгээс амаргүй гараанаас гарсан шигэ барайн дээр ирнэ ганц олдох залуунаасаа би үүрэ чимнэ гараан дээр зогсож явахад миний дуунууд хагшаа нуруунда буутай зүүн талдаа багшаа дохори божин тас хийж гэр наад руу хурдхийн салааныхан бөөндөө төг байрж урдхийн 600-ын гэр наадыг дүүч давал шидлээ битгэл хийх хугацаанд ямар хоол хийлээ цаашаа гараад гүйлээ ерөнхий цэргийн са бидний тодорхойлбол Монгол цэргийн хаа ядаа шатсан хооронд бууцалтай зэрэгцээ зогсож байна ямар ч байсан тав дээр онох хэрэгтэй онсон байхын тодорхой үргэлжлүүлэн гүнэ олны хүч хөвдөл мөрийг шодаргаа шүүнэ эвтэгдсэн объектн дээр бүгд гарна олсоо ирч үүч гаргах цаг дөвхөж байна болсоо түүнээс гараа тактикдад үсрэлтээр урагшаа торон дээр тулаа дэрдэ залуусаа зургашаа ер нь ингээд харахад маш гэдэг амаргүй чамд дахин зөвлгөө айдгүйгээс амаргүй араанаас гасан шигэ барайн дээр ирнэ ганц олдох залуунаасаа би үүгээр чимнэ ер нь ингээд харахад маш гэдэг амаргүй чамд дахин зөвлгөө айдгүйгээс амаргүй араанаас гасан шигэ барайн дээр ирнэ ганц олдох залуунаасаа би үүгээр чимнэ Нүгчи анжаахан цангаж чөлөө аваад гүрчи баг зовсон төгөж багхан зоо гарчи басаад байсан хүмүүс байдаг бүгд гарчи сайжаахан оротоса тимэ шат өндрөө сатагара дээрээс орохаар тэр биш өндрөө доросон дээр чартаата сарвайта хоёргаар өдөөс хойш гасан болохоор дээр шарм хурцнаа их зовсон төгөлөө маш одоо маната усан сатва цаашаа бидэн хэрэггүй сав асуу юу байх вэ энэ дээр би зааварлан сум интер цогт бо сатаныхан бааварлан байр зүрх чигдэж байна ороод жой байрсдаг ангид арганаар нь мөрөж жой хэмэс гараад бүгд хөгжмөдөөс хангинан түрүүлжсэн ангины тэр жилдээ цангинан ер нь ингээд харахад маш гэдэг амаргүй чамд дахин зөвлгөө айдгүйгээс амаргүй араанаас гасан шигэ барайн дээр ирнэ ганц олдох залуунаасаа би үүгээр чимнэ ер нь ингээд харахад маш гэдэг амаргүй чамд дахин зөвлгөө айдгүйгээс амаргүй араанаас гасан шигэ барайн дээр ирнэ ганц олдох залуунаасаа би үүгээр чимнэ
Зэвсэг төчний тэг 84 дугаар ангийн дайчдын тулааны үзүүлэлт тоглолтыг эрхэм та бүхэндээ өргөн барьлаа. Эртних төгмөр Чингис борч мандухай цэцэн агуу дэдэс минь NBA бодож хайхгүй тэмцэж явсан ариун дагшин онгон шүтэн миний их нутаа алтай хангай мянган даваа дээр хадаг намирсан борол шүтэн аваа таглахтай Стихийг айхрч явсан 13 зуун Хүчнэдэ хувцсэл хийсэн 21 он Атхын ол хайраас манхан 45 он Ороо дэлхийд Монгол нэртэй миний их нутаа Уй заяаны нэрсэг нэрсэн Үндэс суксан нутагтээ ахын ясно Алдрын тамирч та бүхэн хөндлөж их хурдан магтан дууллаа.
Energy.